Булган аймгийн эрүү иргэний иргэн давж заалах шатны шүүхийн ерөнхий шүүгч томилогдлоо. 2016 оны 12 сарын 26-ны өдрийн Монгол Улсын ерөнхийлөгчийн 172 дугаар зарилгаар Булган аймгийн эрүү иргэний иргэн давж заалах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Яндонгийн Бямцэрэн томилогдлоо. Улсад 32 жил мэргэжлэрээ 30 дахь жилдээ ажиллаж байгаа тэрээр ерөнхий шүүгчээр 3 дахь удаага томилогдож байгаажээ. За баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргье. За Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Булган аймгийн эрүү иргэний иргэн давзаалдах шатны ерөнхий шүүгчээр 3 дахь удаа томилогдож байгаадаа баяртай байна. Ингээд 2017 онд Булган нутгийнхаа нийт ард түмэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Цаашдаа бид нар шүүхийн шинжилгээг улам баттган бэхжүүлэх үйлстэй амжилт гаргана гэдэгт итгэж байна. Бямцэрэн сүүлийн 17 жил ерөнхий шүүгчээр ажиллах хугацаанд шүүн таслах ажиллагааны чанарыг байнга ахиулж, гэмтрээс урьдчилан зэрэглэх чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ажлын хүрээнд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, хууль хэрэглээний талаар нэгдсэн ойлголтод хүрэх, бэрхшээлтэй асуудлыг арилгах зорилгоор нээлттэй ярилцлага зохиох, шүүхийг нээлттэй ил тод байлгах чиглэлээр сумдад тогтмол нээлттэй албаны өдөрлөг, нээлттэй хэлцвэрийг зохион байгуулж, шүүхийн шинтгэлийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, төр, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хууль ёсны эрхийг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж иржээ.